За сайн байцгаана уу манайхаа. За ажил төрөл бүтэмжтэй эзтэй манайхаа. За өнөөдөр би таадаг нөгөө нэг Чехэд юу анхаарах уу цуврал видеого бас л хийхгүй бол одоо болохгүй. Тийм болохоор бас ганц хоёр асуултанд хариулчихъя. Мэдэх чадах юм байвал би бас туслахад яг одоо бэлэн л байна л да. Тийм жоохон цаг завандаа л ингээд бай. За нэгдүгээр асуудал реалитны канцеляр гэж юу вэ? Реалитны канцеляр гэдэг яг нөгөө нэг үйл хөдлөх хөрөнгийг жуулчилж өгч байгаа газар шүү дээ, тийм ээ. Зархад чинь жуулчилж өгч байгаа, түрээсийн байр олоход чинь ч олж өгч байгаа, тийм ээ, тийм газрууд. Гэхдээ тийм газруудаар үйлчлүүлсэн хүн заавал нэг тэднэр чинь нугасан ажлынхаа хөлсийг авдаг болохоор болж л өгвөл та нар манайхан юу яараа. Монголчуудаас айгүй сайн мэдээлэл авч зар дээр харж Чехүүдийн хувийн нөгөө канцлераар дамжихгүй заруудыг аягүй их тавьцгаадгийн хувь хүмүүс шүү. Тэгэхээр тийм заруудыг аягүй сайн үзэх юм бол та нар бас давхар бас тэр канцлерт бас нэг тэд нар чинь бүхэлд нэг сарын байрны түрээсийг баг авдаг шүү дээ. Аягүй их мөнгө авдаг. Тийм болохоор канцлераар нэг хандаад тэдрээр их үйлчлүүлэх юм бол маш их өртөг өндөр шүү гэдгийг л энэ дээр хэлэх гэсэн юм. За даандаагүй зарах байрыг бол даандаагүй тийм. Гэхдээ зарах байрд энд нэг авах устай нь юу гэдэг вэ гэхээр маш их тийм хуулийн юу заалт айгуу сайн тэрэн дээр айгуу сайн та нарт тусалж өгөх нэг боломжтой харин. Тийм яг гэвэл маш хүнтэй үйл хөдлөх хөрөнгө хэдэн жилийн насаараа бараг төлөх тийм юм авах гэж байгаа учраас айгуу сайн хуулийн хамгаалагдсан тийм хүрээлэлтэй байхын тулд канцлеруудаа тэр талдаа бол айгуу сайн туслаад зөвлөгөө өгөөд ингэж явдаг юм. Тэндээс байр түрээслэхэд бол болж л өгвөл монголчуудаас зөвлөгөө аваад янз бүрийн зар үзээд канцлераар дамжихгүй тийм байрууд айгуу их байдсан шүү. Өөртөө чехүүд өөртөө зар тавьсан тийм байдаг. Тэрийг олж авах хэрэгтэй. За байрны хувьд та нар байрныхаа эзэнтэй ингээд ороод тэрийг хийх болоход хамгийн их чухал асуух юм танаа энэ байр урд нь байгаа түрээсэлжсэн хүмүүсээс янз бүрийн тооцоо байна уу гэдгийг заавал асуух ёстой шүү. Тэгж асуугаагүйгээс болж 2 дахь жилийн 3 дахь жилийн тооцоо үүсэж гарч ирсний талаар одоо ингээд цаг нь хоцорч хожимдсан хойно та нар айгүй төлөх болох ийм асуудал гарч магадгүйгээр байгаа шүү. Тийм болохоор та нар ороод одоо тухайн энэ байр нэгдүгээрт экзекуцийн ямарваа нэг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр орсон байр уугүй юу гэдгийг мэдэх хэрэгтэй. Тэрийг хэрэг байрны эзнээсээ мэддэг юм аа гэхэд та нар кадастрын албанаас одоо байрны кадастрын алба гэж байгаа шүү дээ, тий үйл хөдлөх хөрөнгөний нөгөө зураг төслийн газар тэндээс очиж лавлаад асууж болдгийг. Тий. Юу яах хэрэгтэй? Байрныхаа эзнээс аягүй сайн тодруулах хэрэгтэй. Тог усны тооцоо бий юу? Энэ байранд орохоос өмнө Монгол хүнж бай, Чех хүнж бай, амьдарч ирсэн бол ямарваа нэг тооцоо үүссэн бол бид нар хүлээхгүй шүү. Хэрвээ ийм асуудал гарах юм бол бид нар одоо өнөөдрөөс эхлээд ямар та нарын тоолор хэдэн тоо зааж ин тэрийгээ сайн бичиж аваад байрны эзэн чинь тэртээ дэргүү бичээд аав та нар давхар нэг дэвтэр дээр тусна бүр хөтлөөр байрныхаа тооцоо гэж тусна бүр ингэ бичээ. За би төдөн сарын төдөнд тэгж байранд орлоо. За тог усныхын тоолор тэнд байла. Халуун усны тоолор тийм байлаа гэх мэтлэн энэ тооцоонуудыг аягүй сайн бичиж авах хэрэгтэй шүү. Тэгэхгүй дараа нь нөгөө инкас гэж ярьдаг шүү, тийм ээ. Тог усны хэрэглээний мөнгийг та нар тусдан төлөх тийм гэрээтэй болвол маш аюултай шүү. Энэ дээр аягүй сайн анхаараарай. За тэгээд тэр усанд хүйтэн усны хэрэглээнд нэг жоохон дээр үеийн хуучин байрууд даандагийн тосгонд байгаа байрууд аягүй тийм жорлон морлон аягүй ус сул гойжилт аягүйтэй байдаг шүү. Тэрийг сайн анзаарч сайн хараарай. Хэрвээ тийм сул гойжилт байгаа бол заавал эзэндээ хэлж засуулаарай. Тэгэхгүй та нарт маш их өндөр мөнгө гараад ирдэг шүү жилээцэд. Тийм. За халаалтын хувьд хэлэхэд манайхан аягүй их гадаа халуун байж ах чинь пара халаачаал тэгэл халууцхлаар порчгон онгойлгочдөг шүү. Тэгэхээр тэг шаардлага байна уу? Тэрэнд орол пара хаачаад сайхан сэрүүн сууж исэн дээр шүү. Тий. Пара аягүй их тавих чинь аягүй их тог явж байгаа. Тэр болгон чинь мөнгө явж байгаа гэдгийг аягүй сайн анхаараарай. Тийм ээ. Тий. Тэрнээс биш пара тавьчаад тэгээ халууцхлаар цонхоо онгойлгочоод аим халууныг гайхаад ингэ суугаад иж болохгүй шүү. Тий. Энийн дээр манайхаас хинэггүйгээсээ болж нэг бас их мөнгө тооцоо гараад ирэн мөнгө төлөх болоод ирэнгүүт юу вэ яасан бэ гэж ойлоод хашгираад дууддаг шүү дээ, тийм ээ. Тий. За тэрийг бас даандаагүй шинэ ирж байгаа хүмүүстэй би бас зөвлөх нь энэ дээр бас их анхаараарай. Инкас одоо тог усны хэрэглээ аягүй их гарчдаг шүү. Тэрэн дээрээ сайн хэмнэж сураарай. Тий. Хамаагүй их гойжуулаад ямар ч хэрэгцээгүй бол нэг усаа тогоо асаагаад байх шаардлага байна уу? Зурагтаа үзэхгүй зурагтаа асаагаад байх шаардлага байна уу? Тийм ээ. Коридорын чийдэн байн гасаалтай байгаа зарим айл харагддаг шүү. Энэ бүрээс шууд унтраач ах хэрэгтэй. Ямар ч хэрэггүй
тэрийг асаагаад гэрэлтүүлээд ялтуулаад байлгаад шаардлагагүй хаа гэж энэ дэр бас сайн анхаараарай. За дараагийн асуудал агентурын гэж агентур бол яг тэ нөгөө нэг ажил жуулчилдаг газрууд байдаг л да тийм агентурын байгууллагууд тэд нар чинь бол нэг Орос эзэнтэй, Чех эзэнтэй, Словак эзэнтэй тийм агентурууд зөндөө байдаг. Ихэвчлэн Украин эзэнтэй байдаг. Тэгээд Украин эзэнтэй байрууд чинь ажилд та нарт ажил санал болгоод дээр нь бас яг амьдарч байгаа байрыг чинь нэг 50%-аар хөнгөлөх юм уу эсвэл бүр 100%-аар хөнгөлөөд үндсэндээ та үнэгүй байранд амьдраад ажиллах цаг нь айгүй урт байдаг. Яг нэг 12 цаг хийдэг. Жирийн нэг 8 цагийн ажлаас бол харьцангуй илүү өндөр цалин авдаг юм. Нэг тийм боломж байдаг. Энэ дэр ганцхан би дээр видео бичлэгэн дээр хэлсэн шүү дээ. Та нараа юун дээр л айгүй анхаараарай. Даатгалаа сайн төлж гин үү? Нийгмийн даатгалын төлж гин үү гэдэг дээр л сайн анхаараарай. Тэрнээс ш өөр асуудал бол бараг байхгүй бах уу, гайгүй бах юм тур. За шуудангаас ирж байгаа захиан дээр янз янзын өнгөтэй канттай захианууд ирдэг шүү дээ тийм ээ. Жишээлбэл цэнхэр канттай захиа бол одоо тэр захиаг бол ямар ч хүн авч болно. Одоо та хэрвээ байхгүй таны хань хөрчин байвал авчна. Хөрштэй захиад авахулчихсан ч болно. Тэр ерөнхийдөө ер нь захиргааны захианууд голцоо ирдэг тийм ээ. Банкнаас анхны анхаарал санамжууд ирдэг. Ямар ч захиаг өстой аюун анхааралтай авч уншиж хугацаанд нь очиж шуудан дээрээс очиж авч байгаараа энэ бас аюу чухал гэдэг шүү. Чехэд ерөөсө захиа занаагаар бүх ажил үйлчлэг нь аюу хаяг их тодорхой байж бид нар өөр ширгүү байх хариуцлаганаас мултрах тийм боломжууд энэ захиан дээр чинь аюу сайн тусгагдсан байдгийн шүү. Хүмүүс заавал анхааруулж яж дараа нь арга хэмжээ авдаг. Тийм болохоор энэ анхаарлууд ирж байгаа анхны захианууд дээр ерөөсө тоомс үйл тоож болохгүй шүү. Заавал дуудсан ч ойлгоогүй байх юм бол орчуулагчид агуулаа тэр газар нь очиорой. Нэг захиал ирсэн бол заавал холбогдорой гэсэн үг шүү. За улаан канттай захиа бол болцоо цагдаагаас ирдэг. Ер нь тэр захиа бол хэрвээ та авахгүй нэг 15 хоног байж байгаад буцаад тэр явуулсан хүнд нэргээд очдог тийм захианууд байдаг. Тийм ээ. За ногоон канттай нэг захиа ирдэг шүү. За ногоон канттай захианууд нь болох тэр 10 хоног нэг хүлээлдээд хэрвээ ирэхгүй бол буцаагаад хэрвээ та аваагүй бол шууд зөөгч авцраа чиний хайрцагт шуудангийн хайрцагт хийчих боломжтой тийм захиа байдаг. Тэр нь нөгөө экзекуторын захиа, нөгөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн захиа өөртөө хүмүүст маш их тийм улаан канттай захианууд ирдэг шүү. Ногоон канттай захианууд ирдэг шүү. Тэгэхээр ногоон канттай захиа гэдэг чинь тэгэл та өөрөнд орж ийн эсвэл ямар нэг байдлаар одоо шүүхийн голдууд захирамжууд идэр ирдэг шүү. Тийм. Тэгэхээр захиа болгоныг тэр улаан байна уу, ногоон байна уу хамаагүй тэр энэ дэр аюу сан анхаарлаа хандуулаарай. За Монгол гуйлын хувьд хамгийн боломжтой хамгийн найдвартай нь энэ манай Чехт ч байна, Европт ч байна, Монголд ч байна салбар нь энэ монопологоор сайн үйлчлүүлсэн зүг байх гэж бодож байна. Яг гэвэл Монгол эзэдүүд байна. Тийм дотор Монгол хүмүүс ажиллаж байгаа тийм нэг салбар нь Монгол байгаа шүү дээ тийм ээ. Тэгээд тэдний утасны дугаар энэ Facebook дээрж байгаа, вебсайт нь ч байна. Тийм болохоор энэ асуудал байхгүй байх. Оог танихгүй хүмүүс та мөнгө гуйлчаал нэг 5-10 цааснаас болоод дараа нь бүх асуудал үүссэнд орвол ийм албан ёсны ийм найдвартай доктортой хүүн айгу баг штэ эднийх бас. Тий. Би бол дандаа монополоор үйлчлүүлдэг. Үнэхээр сэтгэл ханамж өндөр байдаг. Тийм болохоор энэ газартай хандж байгаарай. Тэгэхгүй та нар нэр усын ч сайн мэдхгүй үйлчлүүл нэг харийн байгууллагын даандаагүй мөнгө гуйлгуудын газар зөндөө штэ. Прагаар дүүрэн. Тийм хандчаа дараа нь заргалдчих чадахгүй мөнгө төгрөгөөж олж авч чадахгүй ийм байдал гарч байсан шүү. Үнэхээр гарч байсан байж учраас би та нарт энэ ийм газрууд бол дэмий байхаа. Тий. Монгол хүнтэйгээ харьцажсэн дээр шүү гэж ингэж зөвлөж байна. За мөнгө солиулах тал дээр бол ямар том хотуудад ер нь без поплатгүй тий шимтгэлгүй тийм газар мөнгө солиулах юм бол хамгийн хямд яд шимтгэлийн мөнгө төлөхгүй шүү. Манайх чи без поплатгүй гэдэг үгийг харлагуугаар шууд очиод солиулждаг. Мөнгө солиулсных нь мөнгөн дээр нь 50 крон 100 крон илүү авцсан байдаг. Тий. Тэр чинь шимтгэлтэй болох тэр тийм шимтгэлээ бодож авдаг шүү тийм газрууд. Тэгэхээр тэр без поплатгүй гэдэг үг байна уу буюу эсвэл поплатка нойлч гэж бичсэн байдаг шүү тий. 0% ч гэдэг юм уу тэгээ бичсэн байгаа. Тэрийн сайн асууж яж мөнгөө солиулж байгаарай. Тийм газрууд бол байдаг. За өргөдлөө цагдаад өгсөн байгаа. Тэгээ одоо нөгөө нэг өргөдлийнхаа хариу гарч байгаа гараагүй яаж мэдэх вэ гэж аюух асуусан байлээ. Тэгэхээр ер нь бол энэ цагдаатай хамааралтай янз бүрийн асуудал байх юм бол та нар ерөөсөө шууд цагдаа дээр нь очиод орчуулагчаа дагуулж очиод тэгжэл тулжил харьцаж тэгжэл явна шүү.
Тий. Тэрнээс хин нэгний амаар ч юм уу, үгээр ч юм уу ингээд явахад бас их найдваргүй шүү. Тийм болохоор та нар асуух юм байгаа бол шууд цагдаа дээр нь өөрсдөөс нь очиж асуу. Тийм ээ. За интернетээр бол яг өргөдлөө өгсөн хүмүүс та нар нэг юм код өгсөн байдаг шүү дээ, тийм ээ. За энэ кодоор та нар визний хариуг аваарай гэдэг. Тэгэх юм бол энэ сайт руу ороод одоо энэ сайт руу ороод энэ NBCR-CZ гэсэн энийг бичиж ороод дээр нь ийм үг үсэг гараад байна. Информац оставу резине. За тэгэнгүүт энэ рүү чинь орохлоор чинь хамгийн тэр доор буланд ийм бичиг гарсан байгаа. Бишээхлээд гэдэг. Одоо энэ би өнөөдөр хамгийн сүүлийн 14-нийх гарсан байлээ хариунууд тий 14-ний 12 сарын 15 оны байдлаар гэдэг. За тийм дотор чинь тэгээд травал өргөдөл өгсөн бол травал гээд удаан хугацааны нөгөө 2 жилийн 1 жилийн виз өгсөн бол лого доби гээд тэр бичиг үсгээрээ өөрийнхөө хотыг бичээд тэгэл очих чинь үндсэндээ хариу гарсан бол чиний код чинь бэлэн байж байна. Одоо жишээлбэл яг ийм маягт гараад ирдэг байхгүй юу? Мэдхгүй нь бол тэгээд ингэж ордгийн шүү. Би нэг уул нь яаж ордог тухай видео бичлэг хийгээд яачих гэсэн. Ерөөсөө л ажихгүй. За яг тэгээд дараа яг бүр мэдхгүй бол асуугаарай тийм. За ингээд бизнесийн хариуг аавна. Тэгээд яг хэрвээ виз чинь маш удаан хугацаагаар гарахгүй байгаа бол цагдаа дээр заавал эргээд очиорой. Эргэж очиод миний өргөдөл ямар байдалд ямар шатандаа явж байна. Надад шалтгааллах юм юу байна? Би одоо юу нэмж авчирч өгөх вэ? Паспортоо барьж очиод асуугаад байгаарай. Хамаагүй шүү. Таныг яасыг олон эрдэнэ гэж хэлэхгүй шүү. Зүгээр очиод асуугаад байгаарай. Тий. Өргөдөл дарагдах асуудалч байна. Янз бүрийн захиа замдаа төрөлдсөн ч асуудал байж болно. Янз бүрийн шалтгаанаар магадгүй та нэг юм нэгдсэн байхад мдээгүй ч юм уу. Тийм байх юм бол таны өргөдөл визний хариуцсан гарахгүй байгаа байж магадгүй шүү дээ. Тийм болохоор цагдаа дээр ер нь 7 сартаа ч юм уу 2 ч юм уу 3 ч юм уу очиж байгаарай. Очиод асуугаад байна. Их уйгууд тууштай байж ижил та хариу авах шүү. Тэгээд хэрвээ очиж амжихгүй бол бичгээр ч гэсэн ямар руу захиа бичээд явуулчих болдгоо шүү дээ. Өөрийнхөө өнөө өргөдлийнхөө одоо энэ тоогоороо нөгөө кодороо энэ кодо бичээл яамныхаа нэрийг хаяглаад захиа явуулаад та миний өргөдлийн дагуу хариу өгнө үү гэсэн ийм мэдээлэл хийгээд явуулчих бас болдго юм шүү. Тийм. За өшөө чинь жолооны тухай маш их асуудаг юм байна. Тэгээд би бол нэг сайн бол мэдгүй. Гэхдээ яг миний олж мэдсэн юм яг энэ бас л нөгөө энэ сайт руугаа орохлоор одоо энэ сайт руугаа орохлоор NBCR-CZ гэдэг энийг бичээд ороорой. Тэгэнгүүт чинь та нарт энэ физическое управление одоо нөгөө нэг 3 дахь орны иргэдэд жолооны үнэлэхийн тухай гэсэн юм тустай юм бүр юу гараад ирнэ. Ийм зураг байна бүр. Би одоо энэ ногооноор тэмдэглэсэн нь болохоор 3 дахь орны иргэд гэж байгаа. Хэрвээ 3 дахь орны иргэд жолооны үнэлэхтэй бол энэ дээр нь болно болохгүй гэд. Биш энэ одоо тий болно болохгүй гэд. Тэгээд хэрвээ болно гэвэл энэ сум заагдсан байгааз. Хэрвээ болно гэвэл ямар нөхцөл болох вэ? Энэ болохгүй гэвэл ямар нөхцөл болохгүй. Энд ингээд энэ зураг гаргаад ирсэн байгаа шүү. Энэ бол яг энэ Япон солонгосын тухай энэ бол бидэрт хэрэггүй. Тий. Энэ хоёрыг уншаарай. Хилтэй хүмүүсээр уншуулаарай. Тий. Жолооны 3 дахь орны иргэд одоо жишээлбэл Монголд бол Монгол үнэлэхтэй жолооны үнэлэхтэй бол яах вэ? Тийм ээ. Хэрвээ үнэлэхгүй бол яах вэ? Ер нь энэ жолооны курс суух юм бол нэг жилийн визтэй байж тэгж жолооны курс суудаг. Тэгээ шалгалт өгдөг. Тий. Тэгээд ордог юм байлаа шүү. Тий. Тэгээд дахин хэлэхэд ер нь заавал тэр янз бүрийн асуудал байх юм бол цагдаагаас юм уу. За жолооны тухай бол Мескев жот дээр очиод тэр жолооны үнэлэхний авдаг өргөдлөөдөг газар нь очиод ингээд асуугаад явна шүү. Тий. За ингээд та өнөөдөр бол одоо ингээд энэ мэдээлэл ингээд хамтрлаа. Тий. Маш их хүүхдийн тухай маш их асууж байгаа. Тэгээ би яг нэг очиод бүр зориуд нэг уулзаад асуусан асуултуудын дагуу нэг бид хүнээс нь мэдээд ингээд та хэд бас мэдээлэл өгөхийг бас хичээжлээ. Тэгээд бэлэн болохоор мэдээлэл өгнө. За тэгээд та бүгдээрэнд амжилт хүсье. Баяртай.